За бүгдэнд нь өнөөдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бас дэлхийн эхтлэлийн өдөр Earth Day. Тэгээд энэ өдрийг бол бид хүн болгон эхтлэлийгээ хайрлаж, ялангуяа эрчим хүчээ хэмнэх урайнд дор өнгөрүүлдэг. Тэгээд бүгдд нь бас энэ цавшааныг далимдуулаад одоо эхтлэлийн өдрийг хүргье. За өнөөдөр яг хуу энэ эдийн засгийн хэлэлцээрийн тухай бид нар бас өнгөрсөн 7 хоногоос нэлээд ярьлаа. Би энэ ажлын хэсэг суугаа хүмүүстэй ч гэсэн одоо саналаа бол хэлээд яваад байгаа. Өчигдөр Монгол Ардын намын бүлгийн урлын дараа мэдээлэл хийхдээ Хүнс хөдөө аж ахуйн сайд, инх 2 сайд бол маш хариуцлагагүй мэдээлэл хийж байна. Тэр юу гэхээр би энэ өмнө нь бол өмнөх 7 хоногт дурдсан энэ тамхин бүтээгдэхүүн, тамхи гайлын татвараас 30% чөлөөсчөд байгаа. Тэгээ одоо хэлээд байгаа тий. Та хэд эдийн засгаа харж л байгаа. Гэтэ энэ тамхинаас шалтгаалсан хавдрын өвчлөл чинь одоо нийт нас орж байгаа хүн амын 17% эзэлж байна. Жилд 4300 хүн энэс болж нас орж байна. Тамхины хэрэглэнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал чинь 801 тэрбум буюу манай дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1% гэж байна. Ийм их зардалтай эрүүл мэндийн зардалтай асуудал. Тэгээд энэ бүхнийгээ импортын одоо тамхинаас хамааралтай энэ зах зээлээ яагаад хамгаалахгүй тамхин бүтээгдэхүүний энэ одоо 5 улсаас нийт одоо манай импортын зах зээлийн 35% нь орж ирдэг. Гайлын татврын 30% тэглчээд байна вэ? Тэгээд онцгой татвараа нэмчнэ гэдэг байгаа. Энэ боломжгүй. Та бүхэн бид сангийн сайттай ч гэсэн сангийн яамныхтай ярьсан. 5 улсаас орж иж байгаа тамхин дээр 10 төгрөг, нөгөөдөл дээр нь 7 төгрөг байя гэдэг онцгой татварыг ялгамжтай тавьж болохгүй шүү дээ. Тэгээ энэ асуудлаа ингээд цэгцлээд ороод ирээч гэдэг удаа дараа хэлж байгаа. Тэгэхээр энэ тамхиа дахиад энийгээ одоо хасах тал дээр Хүнс хөдөө аж ахуй яам, эдийн засгийн яам гол оройлон ажиллаж байгаа те негошиашн хийж байгаа. Энийг дахиад нэг яриад энийг хасах боломж байна уу? Хасахгүй бол энийг би дэмжих боломжгүй гэдгээ бол хэлж байгаа. Энэ дээр дахиад негошиашн хийгээд тэр олон улсын Монгол улсын нэгдэн орсон гэрээ конвенц бариад хасах боломж байгаа үгүй юу гэдэг дээр та бүхэн нэг тодорхой хариу хэлээд хийжээ. Энэ хэлцээрээс хасах бараа бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг бид нар нөгөө Хүнс хөдөө аж ахуйн яам мөн одоо аж үйлдвэрийн танхим гээд хэрэглэгч, үйлдвэрлэгч талаасаа саналаа авдаг. Яг авсан саналынхаа дагуу асуудлаа тавьсан. Номын чимэг гишүүнтэй бол санал нэг байгаа. Тамхин дээрээ бид нар илүү татвар авах хэрэгтэй. Тийм учраас бол нэгдсэн байдлаар тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлнэ гэсэн ийм л одоо ойлголттой байна. Бидний зүгээс тамхи жагсаалтаас хасъя гэдэг саналыг бол хөргүүлсэн. Зүгээр одоо бодит байдал дээр бол энэ жил Евразийн эдийн засгийн холбоо Казахстан улс тэргүүлж байгаа. Тэгээ Казахстан улс Монголтой хийж байгаа худалдаан дотор тамхин бараг их өндөр хувийг эзэлдэг юм байна. Тийм учраас бол аль ч улс нь одоо бид энэ зах зээл рүү бараага зарыг гэж тэмүүлж байгаатай яг адилхан утгаар аль ч улс нь өөрийнхөө зарж чадах бараагаа хамгаалаад ингээд хамгаалаад байгаа. Энийг одоо аль нэг 5 улсаас аль нэгийг суглаад хэлцээр хийх боломжгүй. Яг бүгдээрээ тэнцүү эрэхтэй байдаг. Хэлцээрт орж байгаа улсууд. Тийм учраас бол яг энэ саналыг бол авахгүй байгаа. Бид бол тавьж байгаа. Өнөөдөр эдийн засгийн байнгын ороогоор тамхиг энэ жагсаалтаас хас гэдэг зөвлөмж гарах юм бол бид нар бас цаашаага энэ хэлцээрээ ийм зөвлөмж гарлаа. Тийм учраас бол энэ жагсаалтаас хасъя гэдэг энэ байдлаар асуудлаа дахиад тавиад явнаа. Номын чимэг гишүүнд микрофон. За тэгээд энэ нийтийн эрүүл мэндийн онцгой татвартай бүтээгдэхүүнийг ерөнхийдөө олон улсын гэрээ хэлэлцээр энэ тарифыг бууруулах тал дээр бити авч үзээч гэдэг энэ тамхины суурь конвенцэд бид нар нэгдээд орцсон. Бид нар үүрэгтэй энэ конвенцийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэгээ анхнаасаа энэ хэлэлцээрийг бас би эдийн засгийн хүчлийн яамныханд хэлмээр байгаа. Хүнс хөдөө аж ахуйн яамных нь болохоор бид нар нэг дотоодын бүтээгдэхүүнээ хамгаална гэж өгцөн гэдэг импортоо бодсон ч юм уу гүү ч юм уу. Тэгээ гадаад хэргийн яам дээр энэ олон гэрээ конвенцийн хэрэгжилтийн асуудал явж байгаа. Тэд нартай листээ үзүүлэхгүй. Ингээд нөгөө бодлогын төвшөнд уялдаа холбоотой ажиллахгүй байхаар зөвхөн хэдэн бараа үйлчилгээний тариф, хязгаарлалт, квот дээр төвлөрөөд бусад том юм ерөөсө та бүхэн бас хараагүй шүү. Тэгэхээр энэ дээр эдийн засгийн байнгын орооноос бас зөвлөмж гаргаасаа гэж бодож байна. Бид нар энэ тамхины гайлын 30% татварыг гайлын татваргүй болно гэж нэг улсын шахалтаар энэ гэрээнд оруулж болохгүй. 3 жилийн түр хэлцээр гэж байгаа боловч та бүхэн сая сонсож байна. Тамхины хэрэглэнээс шалтгаалсан манай эдийн засгийн алдагдал бол 801 тэрбум гэж. Нэмэлт авах юм уу? Чимэг гишүүнд нэмэлт 1 минут өгье.
Тэгээ нийтийн эрүүл мэндийг хамгаалах гэдэг чиглэлээр энэ тал дээр бүгдээрингийн тооцоолоо хийгээд тамхиталтаа бууруулахын онцгой албан татврын тооцоол сангийн яам хийгээ явж байтал одоо ингээд зах зээлийн 35% дээр нь ялгаатай татврын бодлого ороод ирэх юм бол энэ өөрөө зах зээлд одоо импортлогчдын хувьд ч гэсэн тэгш бус байдал дараа нь энэ дээр Монгол улс ч гэсэн нийтийн эрүүл мэндийг хамгаалах татврын бодлогоо хэрэгжүүлэхэд ч гэсэн учир дутагдaltaй ийм зүйл болох гээд байна. Тэгэхээр энэ дээр эдийн засгийн байнгын орооноос энэ зөвлөмжийг бас заавал гаргаж өгөөч гэж хүсэж байна.